11. Гайде. Монте Кристо гүнгийн Мэле годомжинд суудаг шин танил буюу жухамдан гэвэл хуучин танилуд нь хэн болохыг сонсогчид санаж байгаа байх. Эдвэл Максимилиан, Жюли, Эммануэль нар байлаа. Энэ хонгор сайхан уулзалтын жаргалтай хэдэн минутыг өнгөрөхийг санахаас өөрийгөө сайн дураар оруулсан тамийн гээгүүлэгч Диважингийн гэрлийг бодхоос л Вэлприйг дал дорнгууд Монте Кристогийн царай гэрэлтэн туяарлаа. Харангийн дуугаар гүйжирсэн Али энэ Ерөвшийн баяр гэрэлтсэн царай хараад эзний нэргэн тойрон хүрээлэн байгаа мэт санагдах сайхан бодлыг өргөжихгүй хичээн үлми дэрэн гიშгэлэн сэмхэн гарч одлоо. Өдөө болчихсон байлаа. Гүн Гайдэтэ өнгөрүүлэх гэж сул цаг үлдээсэн байжээ. Энэ дарчлан зовоосон сэтгэл оюуныг баяр цэнгэл тийм амархан эзэмдэн авахгүй. Бусад хүн хүчтэй сэтгэл төрөхөд бэлтгэхийн адил энэ хүн баяр цайхан сэтгэл төрөхөд бэлтгэх хэрэгтэй байжээ. Залуу грек хүүхэн гүнгээс огт тустан өрөө тасалгаатайг бид мэдэх билээ. Эдгээр тасалгаа нь дорн зүгийн маягаар төхөөрөгдсөн ажээ. Шалан дээр нь зузаан төрөх хэвс дэвсэж, ханын хоргоогоор бүрж, тасалгаа бүрийн ханын дагуу эргэн тойрон буудан давж, дэрнүүдийг эмх замбраагүй хайжээ. Гайдэд 3 Франц шивгчин, 1 грек шивгчин бий. Эхний тасалгаанд 3 Франц шивгчин алтан хонхны анхны дуугаар өөрийн эзэн авахын хүслийг 3 шивгчэнд нь дамжуулан хэлэхэд хүрэлцэхүйц Франц хэл мэддэг грек бол хүүхний тушаалыг биелүүлэхээр гүйж ирэхэд бэлхэн байна. Монте Кристо энэ 3 хүүхнийг Гайдэд хатан хаан шиг хүндэтгэлтэй байхыг сануулan хэлжээ. Залуу охин тасалгаануудын хамгийн мухрын хүн хүлээн авдаг дуурах тасалгаанд байна. Энд өдрийн гэрэл дээрээсээ ягаан шилээр дамжин орж ирнэ. Залуу охин шалан дээр мөнгөн саатай зинхэр атлас дэрэн дээр нуруугараа буудан налсгийн хэвтэж байлаа. Бүсгүй баруун гараар толгоогоо тулан зүүн гартаан утаан усан доогуур гүйж амандордог шүрэн сорултай Кальян хэмээх ганц барьжээ. Дорны хүүхэнд бол багаараа л байх авч, Франц хүүхэнд бол элд маягалсан юм шиг харагдахаар ажээ. Эбэр эмэгтэй өмсдөг энгийн хувцас өмссөн байв. Ягаан цэцэг шаглан ойсон, хэрвээ алцвч шигтгсэн шантгар хошуутай шаахаа өмсөөгүй бол бар улсын гантхаар хийсэн мэт хүүхдийн шиг жижигхэн хөлөн хүрх уртад цагаан атлаасан шалбуур мөнгөн гогцоо сувдан товчтой өргөн ханцаатай туйс цагаан зэнхэр судалтай цамц мөн 3 дорж болом товчтой цээжвч маягийн хантаа зөмсчээ. Манай Парисын ганган хүүхнүүдийн хүсэл болсон урд торгон цацагтай хурцангийн бүсээр бүслэхийгэн жавхайлхан ороожээ. Толгой дээрээ сувдан хэлхээ ойсон алтан тоорцог хэлтхий тавьж, гялтгансан хар үсэндийн гайхам сайхан улаан саргаа цэцэг хадгажээ. Төөний царайны гоо сайхны тухайд гэвэл грекийн гоо үсгэлэн энэ хүүхэнд цогцолсон байна. Гялтгансан хилэн харнууд, шулуун хамар, шүр шиг улаан уруул, хаяс цагаан шүдтэй ажээ. Энэ сайхан бүхэн нь залуу халуун насны цог хиймрээр гээгүүлэгдэжээ. Гайдэ 19-20-с хитрээгүй настай. Монте Кристо грек шивгчин хүүхнийг дуудаж Гайдэ дээр орж болох эсхийг асуугаад ирээ гэж явуулав. Гайдэ хариу хэлэхийн оронд шивгчэндээ үүдний хөшиг сөхөхийг тушааж дөрвөлжин жаасан дотор хэвтэж байгаа залуу охины зураг шиг харагдлаа. Монте Кристо тасалгаанд орлоо. Гайдэ гансан давилгүй өндийн тохиолдоод гүнд чөлөөтэй гараа сунга өгч нэмсэглээд Спарт Афины хүүхнүүдийн яруу тунгалаг хоолоогоор чи яагаад над дээр орохыг асууж байгаа юм бэ? Чи миний ноён, би чиний боол байхаа болчихсон гэж үү? гэж асуулаа. Монте Кристо бас нэмсэглэн Гайдэ та мэдэж байна уу? Гэхэд чи яагаад урдыг шигэн чи гэж ярихгүй байгаа юм бэ? гэж залуу грек хүүхэн үгийн таслан асуугаад би ямар нэгэн буруу хэрэг хийчих вэ? Хэрвээ тийм бол намайг та гэлгүй шууд л цээрлүүлэх ёстой юм биш үү? гэлээ. Гайдэ бид Францад байна. Тэм болохоор чи эрхчлөөтэй болсон гэж гүнг хэлэхэд юугаараа эрхчлөөтэй гэж хэмээн залуу охин асуулаа. Намайг хаяад явж болно. Чамайг хаяхыг? Надад чамайг хаях ямар хэрэг байна? Ямыг яаж мэдэх вэ? Бид хүмүүстэй уулзаж байх болно. Тэгээд
Би хинтэй ч уулзахыг хүсэхгүй. Бидний уулзах залуу хүмүүсийн дотор чам таалагдах хүн байвал би тийм хадуу ширүүн байхгүй. Би чамаас сайхан хүн үзээгүй. Аавда хоёроос өөр хэнийг ч хайрлаж байгаагүй. Хөөхий хүмүн. Чи хизээч эцэг бид хоёроос өөр хүнтэй ярьж үзээгүй шүү дээ. Гэж Монте Кристо гүн хэллээ. Яах вэ? Би хинтэй ч ямааргүй байна. Эцэг минь намайг миний баяр баясгалан гэж дууддаг. Чи намайг миний хайр гэж хэлдэг. Тэгэд хоёулаа намайг миний хүү гэдэг. Гайдэ. Чи эцгээ санаад л байна уу? Гэхэд залуу бүсгүй инээмсэглэв. Энд маань байна. Гэд охин гараараа нүд зүрхэн дээрээ дарлаа. Би хаанав? Гэж Монте Кристо инээмсэглэн асуухад бүсгүй энэ тэндгүй гэж хариулв. Монте Кристо Гайдыгийн гарыг авч үнсэх гэтэл цагаан сэтгэлд охин гараан гэдрэг татаж аваад тухайн ойртуулж өглөө. Гайдэ, чи одоо эрхчлөөтэй. Хадагтай хатан хаан. Чи хуучин хэвээрээ хувцас өмсөж болно. Өмсгөн болчих болно. Дуртай цагтаа гарч бай. Дургуугаа хөрвөл гэртээ бай. Сүх тэрэг үргэлж бэлхэн байна шүү дээ. Али метро 2 чамайг даган бараа болж тушаасан бүхнийг чинь биелүүлнэ. Харин би ганц л юм гуй. Би сонсъё л да. Төрөл гарлаа нууж өнгөрсөн үеийн тухай хэнд ч нэг ч үг бүхэл. Алдардсууд эцэг ба хөөрхий их нэрийг ямар боловч бүхэл. Би хинтэй ч уулзахгүй гэж түрүүн хэлсэн шүү дээ. Дорндын эм ганцаардмал даяанч байдал Парис тохирохгүй байж магадгүй. Чи Ром, Флоренц, Милан, Мадридэд байсан шиг л мөн л умардын орнуудын зан заншлыг цааш нь үргэлжлүүлэн судал. Чи энд суусан ч дорн дуруугаан буцаж явсан ч хэрэг болно. Залуу охин урсгал том нүдэрэн гүнг харж "Ноёнтон минь, бид дорн руугаан буцна гэж хэлэхгээ юу?" гэж асуулаа. "Тэмээ охин минь. Би чамайг хизээж хаяхгүй. Модон навчнаасаа салдаггүй, навч нь модноос салдаг биш үү?" гэж Монте Кристо хэлэхэд Гайдэ "Ноёнтон минь, би чамайг хизээж хаяхгүй. Би чамгүй бол амьдрч чадахгүй гэдгээ мэдэж байна" гэлээ. Хөөрхий хүмүн. Би 10 жилийн дараа өвгөн болчихно. Тэгэхэд чи бас л залуу хөвээрээ байна шүү дээ. Эцэг маань урт цагаан сахалтай байсан. Энэ сахал аавда хайртай байхад минь садаа болоогүй. Эцэг маань 60 настай байсан боловч миний л дайралтсан залуу хүмүүсийн хинээс нь ч хавгүй илүү сайхан санагддаг байсан. Чи энэ оронд дасган шиг байна уу? Ямар байна? Би чамтай уулзж байх уу? Өдөр бүр. Тэгвэл ноён минь, та юу гэж асууж байгаа нь хинвэ? Би чамайг уйдчих вэ гэж айж байна. Үгүй дээ ноёнтон минь. Би өглөө болоход чамайг ирнэ гэж бодоод л, үдшиж болоход ирээд явсан гэж бодоод л байх болно. Тэгэд ганцаараа байхдаа алс холын пид, олимпита өргөн удам нутгийг дурсан санаж сэтгэлд минь уйтгаргүй нэг хайр, хариу талархал ийм гурван сэтгэхгүй байх бөгөөд үүнтэй байхад огтхон ч уйдахгүй. Чи бас Эпир нутагтаа тэнцэх ээлдэг зөөлөн уран яруу охин Гайдэ. Чиний газар шороон төрсөн охин тэнгэрээс чи гаралтай байж таарна. Охин минь, санаа бүү зов. Би чиний залуу насыг дэмий өнгөрүүлэхгүй тул бүгдийг хийнэ. Чи надад эцэг шиг хайртай бол би чамд хүүхд шиг хайртай. Ноёнтон минь, чи андуурч байна. Би аавыгаа чамайг хайрладаг шиг хайрлаж байгаагүй юм. Таныг би өөрөөр хайрладаг. Миний эцэг өгчгсөн байхад би одоо амьд үлдсэн байна шүү дээ. Харин чи өгчихвэл би бас өхнө. Гүн уйхан зөөлнөр энэмсэглэн бүсгүйд гараан өгөхөд бүсгүй ердийнхөө заншлаар гарыг уруулдан аваажлаа. Гүн морлийнхантай уулзахтаа иймэрхүү янзаар бэлтгэхэд Биндарын шүлгийг аман дотроо шивгэнэн гарч явлаа. Залуу нас гэдэг бол цэцэг, дурлал гэдэг бол төөний үр жимс. Аажуухан боловсрохыг харж байгаад жимсийн хураасан үзмчин жаргалтай. Сүйгтрийг тушаасан ёсоор хүлээж байлаа. Гүнг суухад морд ердийн заншлаар хурдлан давхилдав.
12. Муурлынхан. Хэдэн минутын дараа гүн Мели гудамжны 7 дугаар байшинд хурж ирлээ. Сэтгэл хөгжмөр цагаан байшин хашаа байх бөгөөд байшингийн өмнө гоёмсог цэцгийн мандал байна. Үүд нээж өгсөн хаалгач нь өвгөн Коклес мөн болохыг гүн танилаа. Энэ хүний өрөөсөн нүд сохор болохыг бид мэдэх хагаад эрүүл нүд нь сүүлийн 10 жилд их муутсан учраас гүнг таньсангүй. Сүйх тэрэг шатанд хүрэлцэн очихын тулд дун чулуугаар хүрээлэн хийсэн усан сангаас оргилсон бяцхан оргилолт булгийг тойрон гарах ёстой байлаа. Энэ оргилолт булаг айлын хүмүүсийн атаархлыг баггүй төрүүлдэг бөгөөд байшинг жижигхэн Версал гэж нэрлэдэг шалтгаан болжээ. Усан санд олон улаан шар загас бужигналдан байдгийг хэлэх юм. Байшинд гал тогоо зойр байдаг доод давхраас гадна дээрэн 2 давхар мөн дээврийн тасалгаатай. Залуу хүмүүс энэ байшинг том дархны газар ба 2 жигүүрийн сарвчтай цэцэрлэгийн хамт худалдан авсан байлаа. Эммануэль байшинг анхаарад л баг зэрэг орлого олж болохыг шууд ойлгожээ. Тэр өөртөө цэцэрлэгийн хагас ба байшинг үлдээгээд дархны газар өөрийн эзэмшил 2-ыг зааглан хана барьж 2 жигүүрийн сарвч цэцэрлэгийн үлдсэн газартай хамт түрээсээр өгчээ. Тэр энхүү хямд төсрөхнөр төвхөнж Сен Жермени ямар ч ямбатнаас дутахгүй тусгаарлаж авчээ. Хоолны өрөөг царс мотор хийжээ. Зочдын өрөөг улаан зандан мотор хийж хөхлөнгөр доторлсон байв. Унтлахын өрөөг нэмбэгний мотор хийж ногоон торгоор доторлжээ. Түүнээс гадна дотор нь ямар ч ажил хийдэггүй Эммануэлийн ажлын дасалгаа, мөн ямар ч хөгжим дардаггүй Жюлийн хөгжмийн дасалгаа байдаг ажээ. 3 дугаар давхар нь бүхэлдээ Максимилианы мэдэлд байх бөгөөд энэ нь яг охин дүүгийнх хэсэгтэй адил, харин хоолны өрөөг бильярдны өрөө болгон дэндэн нөхтөн авчирдаг байв. Гүнгийн сүйх тэрэг үйдэн дээр зогсоход Максимилиан Ромул навчин тамхи татан мордон зэвэрлэхийг өөрийн биеэр шалган цэцэрлэгийн хаалганы дэргэд зогсож байлаа. Бидний дээр хэлснээр Коклес хаалган гойлгож өгөхөд Батистийн хөтчийн судлаас ухсхийн бууж ноён хатан Эрбо Максимилиан Морэлтэй Монт Кристо гүн уулзж болох болов гэж асуулаа. Монт Кристо гүн гэж Морэл дуу алдаад тамхи хаяж ирсэн гичнийг угтан гүйж тэгэлгүй яах вэ, бид баяртай байна. Гүн та хэлсүүгээ мартаагүйт нь хязгааргүй баярлж байна гэлээ. Тэгээд залуу офицер чин зүрхнээсээ гүнгийн гарыг адахад цаадах нь үнэн сэтгэлээсээ хүлээн авч байгаад эргэлдсэнгүй, эрхийн тэсэлгүй хүлээн баяртаа өгтөж байгааг нь харлаа. Яв. Би өөрөө таныг танилцуулъя гэж Максимилиан хэлээд тань шиг ийм хүнийг зарцайлдах ёсгүй. Охин дүү маань цэцэрлэг дотор ургаж гүйцсэн саргаа цэцэг огтолж байна. Хөргөн маань өөрийн сониннуудаа пресс дебатыг уншаад дэрэгдэн байж байгаа. Ер нь Политехникийн сургуулийнхны хэлдгээр хадагтай Эрбо хаанл байна. Түүнээс эргэн тойрон 4 метрийн дотор Эммануэлийг байж байгаа гэж итгэлтэй бодож болно гэв. Шар саргаан бутнаас шаралсан навчин ямбайлан зулгааж байсан торгон цамцтай залуу хүүхэн хөлийн чимээ сонсоод толгойн дэлгэн харлаа. Энэ бол бидний танил нөгөө Томсон ба Френчийн он зэрэг төлөөлөгчийн урьдчилан хэлснээр хадагтай Эммануэль Эрбо болж хувирсан бяцхан Жюли байлаа. Жюли танихгүй хүн ирсэн байхыг хараад хашгирахад Максимилиан инээд алдаж "Дүү минь битгий" гэж хэлээд гүн хэдийгээр Парис дээрээ тэтгэн хонож байгаа боловч Марегийн түрээслэгч гэж юу болохыг мэдж амжсан байх. Хэрвээ мэдээгүй байгаа бол мэдж авах гэлээ. Өө, эрхэмсэг таныг нааш нь ингэж дагуулж ирнэ гэдэг бол ахын зүгээс бол урвсан хэрэг. Хөөхөдөгөө ямар шүү байдалтай байгаагийн тухай огт бодохгүй юм гэж Жюли хэлснээр Пенелон хэмээн дуудав. Бенгалийн саргаа цэцэг ухаж байсан өвгөн хүрзэн газар зоож орхиод малгайгаан авч зажилж явсан бохион мэдэгдэхгүй тул завжиндаан лав нугаад тэдэн дээр хурч ирлээ. Төвний өтгөн хэвээрэн байгаа үсэнд нь хэсэг буурал орж хүрэн бор царай зоригтой хурц гарцсан экваторын наранд шарагдаж шуурх салхитай танил байсныг ээлжилээ. Мадемуазель Жюли та намайг дуудав уу гэж асуугаад юу гэх юм бол гэлээ. Пенелон эзнийхээ охиныг сурсан заншлаараа Жюли авхаа гэж дуудах бөгөөд хадагтай Эрбо гэж дуудаж хэрхэвч сурахгүй ажээ. Пенелон
Эрхэм Эммануэль хүндэт зочин ирээд байна гэж хэл. Максимилиан зочныг өрөөр оруулна гэлээ. Дараа нь Монте Кристод хандаж таныг ганц минут орхих зөвшөөрөх байх гэж найдаж байна гэж хэлээд гүнгийн зөвшөөрөх эсхийг хүлээлгүй хажуугийн замаар цэцгийн хүрээлэн тойрч гэрлүүгэнгүй лээ. Эрхэм Морл танай гэр бүлийн амгалан байдлыг алдагдуулчихлаа та гэж зовж байна. Хэмээн Монте Кристо хэлэхэд Максимилиан энэж хараач нөхөр нь бас хувцсан солих гэдэггүй лээ. Мэле гудамжныхан таныг мэднэ. Эрхэгтэй нь хүлээж байсан юм нэрэн шүү гэлээ. Гүн бодолдон хариулв гэлтэй. Танай гэр бүлч жаргалтай гэр бүл шиг надад санагдаж байна гэв. Эргэлзэх юмгүй. Яг тийм шүү. Аз жаргалд хэрэгтэй юм бүхэн эдэнд бий. Эд нас залуу, амьдрал нь жаргалтай, бэбэдэн хайртай, дуртай. Энэ хоёр хэдийгээр үлэмж хөрөнгөтэй болж болох байсан боловч 25,000 франкын орлогон Ротшильд шиг баян гэж үздэг юм. Үндэнч 25,000 франкын орлого гэдэг бага юм шүү дээ гэж Монте Кристо эергүй зөөлнөр хэлэхэд түүний дуун Максимилианы зүрхэнд хайрт эцгийн дуу шиг сонсогджээ. Гэсэн ч энэ бол залуу хоёрын хөрөнгөний хязгаар биш. Эдлав сая хөрөнгөтэй болцгох байхаа. Танай хөрөнгө чинь өмгөөлөгч лөө? Эсвэл эмч юм уу? Худалдаач юм байсан юм аа. Талигаач эцгийн маань ажлыг өргөжлүүлж байсан юм. Эрхэм Морл 500,000 франкын хөрөнгө орхиод өөдө болсон. Үүний хагас нь надад, хагас нь дүүд минь ногдсон юм. Бид хоёр хоёулахнан улсал да. Нөхөр нь анх сухтаан сайхан сэтгэл, саруул ухаан хэргүй нэр төрөөсөөр юучгүй байсан юм. Тэгээд эхнэрийнхэн хэрийн хөрөнгөтэй болох гэж хүсч л дээ. Тэгээд 250,000 франктай болтлон ажил хийв. Үүнд 6 зэн шаардагдсан байна. Эдний хөдөлмөр дуртай найрсаг дотныг харахад сэтгэл хөдлөмөр байдаг юм. Эд өлөмчгөн баялагтай болж болохоор авьяас чадвартай байсан боловч эцгийнхээ фермийн заншлаас юугийн ч өөрчлөхийг хүссэнгүй. Энэ хоёр 6 жилийн дотор шинээр сэтгэдэг хүмүүс 2-3 жилдэл хийх юмээ хийжээ. Марселийнхэн одоо болтод эдний хичээнгүй зүтгэлийг гайхдаг юм. Эцэстэн нэг өдөр Эммануэль хүнд өгөх ёстойгоо төлөө дуусаж байсан эхнэртэй Жюли бид эцсийнхэн зориг болгосон 250,000 франкд дутагдж байгаа Коклисийн надад өгсөн сүүлийн хэдэн зуун франк энэ байна. Чи үүгээр хангагдах уу? Манай бүс саяар тоологдох эргэлтийн хөрөнгөтэй болохоор 40,000 франкын орлоготой байж чадна. Хэрвээ бид хүсвэл цагийн дараа бүсийн 300,000 франкаар худалдаж болж илвэн. Өөрийн бүсэндээ манайхыг нэгтгэхийг хүссэн эрхэм Дилоны захаа энэ байна. Яахан шийд гэсэн юм. Найз минь, Морлийн фермийн зөвхөн Морл ил хөтлөн явуулж болно. Манай эцгийн нэрийг ховрох тавилангаас үрд аврахын тулд энэ 300,000 франкаас татгалзах хэрэггүй гэж үү? Гэж л дээ. Дахтлын нөхөр нь бэж устай гэж бодсон. Гэхдээ Жени сонлыг мэдэх гэсэн юм гэж Эммануэль хэлж. За тэгвэл юм байна. Бид авах юм авлаа. Төлөх бүх зүйлээ төлчихлөө. Бид одоо дүнгийн гаргаад касан хаачгаж болно. Тэгэхээр дүнгийн гаргаад касан хаачих уу? Тэгээд үүнийг дарвийнхан гүйцэтгэжээ. Энэ явдал 3 цагтал болж 3 цагаас 15 минут өнгөрөхөд 2 хөлөг онгоцон даатгуулах гэж хүн ирсэн бөгөөд энэ нь 15,000 франкын цэвэр орлого байлаа. Энэ даатгалан аваад манай түн ширхэм Далондоч бидний тухайд гэвэл бид ажлан хаячихсан гэж хэлжээ. Удаж байна уу гэж гайхсан харилцагч асуухад нь нэгэн мөчийн өмнө гэж хариулжээ. Ингэж дүү хүргэн хоёр маань жилд зөвхөн 25,000 франкын орлоготой үлдсэн юм гэд Максимилиан инээмсэглэв. Максимилиан гүнгийн сэтгэлийг улам их баясгасан энэ яриагаан дөнгөж дуусгамагц Сюртүк дээл бүрхэн малгай өмсөж гойсон Эммануэль хурж ирлээ. Тэгээд гүнг зочлон ирсэн дэхэд талархсан хүний ёсоор мэхийн ёслоод дараа нь гүнтэй хамт цэцэглэж байгаа цэцэрлэг дотор явж гэртэн оров. Зочдын өрөөний том Япон вартай цэцгнээс ангилан үнэр хангална. Зохих ёсоор хувцалж, үсэн маягтайгаар зассан Жюли босгон дээр зогсож байлаа. Үүнд 10-аас илүүгүй минут зарцуулжээ. Янз бүрийн шууд торон хачилган дотор шулганалдан цэцэгт бут, сарнаан ухаасны мөчөр, цэнхэр хилэн хөшгийг эмжээрлэх мэт цонхны цаанаас харагдан шууж ирэхээс эхлэн эзний баяртай нэмсэглэх хүртэл цөм амгалан тайвныг илтгэх ажээ. Гүн байшин дормогц эдгээр хүмүүсийн аз жаргал өөрийн бүрхэх мэт санагджээ.
Мен тусаа мэдээлсэний дараа тасалдсан яриагаан үргэлжлүүлэхийг мартаж бодлогошрон дуугүй зогслоо. Чимээ аниргүй болчихсон байхыг гэнт мэдээд хүч гарган бодлоос ангиж ирч чадав. Хадагта миний сэтгэл хөдлөлснийг уучлаарай. Энэ маань танд лав хажин санагдсан байх. Та нар энэ 50 жаргалдаан дасчихсан улс харин над бол хангалуун жаргалтай царай харах гэдэг цоошин зүйл учраас та болоо таны нөхрөөс нүд сэлгэж чадахгүй байна гэж хэллээ. Бид үнэндээ аз жаргалтай улс. Бид маш удаан хугацаагаар зовлон үзсэн. Өөрийн аз жаргалыг ийм их үнэтэйгээр олсон хүмүүс цөөхөн байх гэж Жюлин хэлэхэд гүнгэн царайд сонирхсон төлөв илэрлээ. Энэ бол Шаторын ногийн танд ярьсанчлан гэр бүлийн урд төөх. Тан шиг айхавтар гайз болон гайхамшигт баяр хөөргийг үзэж сурчсан хүнд энэ алин ялахгүй түүх сонирн биш байх. Гэхдээ Жюлин хэлдэг үнэн. Бид хэдийгээр өчүүхэн гэр бүлийнхэн хэмжээнд боловч баг бис зовлон үзсэлдэ гэж Максимилиан хэлв. Бурхан та нарын зовсон сэтгэлийг тайвшруулж байв уу? Гэж Монте Кристо асуулаа. Тэмээ гүнтэн биднийг ойлгож үзсэн гэхэд болно. Өөрийн сахиусан тэнгэрийг бидэнд ирүүлсэн юм гэж Жюли хэлв. Гүнгийн царай улаагаад явчихад түүний нуухын тулд ханайлгаад альчууран уруулдан барьлаа. Баян чинэлэг гэрт төрсөн юу ч хүсэж мөрөөддөггүй хүн бол салхилан давлгаалсан тэнгисээр явж үзээгүй хүн цэлмэг тэнгэр гэж байдгийг үнэлдэггүй адил амьдралын аз жаргалыг мэддэггүй юм гэж Эммануэль хэлв. Монте Кристо хоолон чичирч өөрийгөө илрүүлчихвэ гэж болгоомжлон босож тасалгаан дотор урагш хоош аажимхан алхлаа. Манай тансаг чимэг таны инээдийг хүргэж байгаа байх та гэж Монте Кристог хойноос харж байсан Максимилиан хэлэхэд царай нэхэл цагаан болсон Монте Кристо нэг гараараа хүчтэй цохилон байгаа зүрхэн дээрээ дарж нөгөө гараараа хар хилэн жинтүн дээр нямбайлан тавьсан торгон төрөвч дотор нь байгаа болор бомбруу зааж үгүй шүү үгүй. Би зүгээр л нэг талдаа бичгтээ цаастай нөгөө талдаа дөрвөн дорж боломжлоотой төрөвчийг харж байна гэлээ. Максимилианы царай төвшин байдалтай болж манай гэр бүлийн эрдэс баялагын хамгийн нанд нь энд байдаг юм да гүнтэн минь гэж хариулвал Монте Кристо нэрэнч овоо сайхан дорж болон байна шүү гэлээ. Үгүй дээ. Хэдийгээр чулуу 100,000 франкаар үнэлэгдэх боловч ах маань энэ тухай яриаггүй. Харин энэ төрөвчин дотор байгаа зүйл маань бидэнд их хүн зэнтэй гэдгийг хэлж байгаа юм. Үүнийг саяхан танд ярьсан тэр сахиусан тэнгэр орхисон юм. Хадагта таны хэлж байгааг би ойлгохгүй л байна. Гэхдээ тайлбарлаж өгөөч гэж зөрхлөхгүй байна. Уучлаарай, би ёсолдохыг хүсэхгүй байна л да. Гэд Монте Кристо мэхийлээ. Ёсолдохыг? Үгүй шүү. Харин ч бид тэр тухай ярих дуртай байдаг юм. Бид энэ төрөвд санагдуулж байдаг тэр саяхан явдлыг нуух гэж бодсонсон бол ингэж ил тавихгүй байсан шүү дээ. Бид манай нүдэнд үл үзэгдэгч аврагч ядахтан далавчаан жолов хөдөлгөн өөрийгөө ирүүлээсэ гэхдээ энэ орчлон даяар ярих болцоотой болгосон гэж хүсэж байдаг юм. Мөн гэж Монте Кристо бүдгэн дуугаар хэлэхэд Максимилиан болор бомбыг авч өнөөх төрөвчөнд уруулан хүргэлээ. Гүнтэн минь манай эцгийг өглөөс биднийг хоосорлоос бидний нэр төрийг гутамшгаас аварсан тэр хүн үүнийг гартаан барьж байсан юм да. Ой гашуу үгээр л хоосрол нэрвэгдэх байсан золгүй хүүхэд бид тэр хүний ачаар одоо бидний аз жаргалтайг багтан саашаах дууг тал бүрээсээ сонсодсон. Энэ загтлыг гэд Максимилиан төрөвч дотроос зурвас гаргаж гүндөгөөд манай эцэг аимшигт юм шийдээд байсан тэр өдөр энэ загтлыг бичсэн юм байна лээ. Энэ очир эрднийг тэр сайхан сэтгэлд хүн миний дүүгийн инжинд зориулж өгсөн юм гэлээ. Монте Кристо загтлыг задлж үгээр илэрхийлэн хэлхийн аргагүй баяр хөөрийн сэтгэлээр уншив. Энэ бол Жюли таяглж Синдбад далайчин гэж гарын үсэг зурсан манай сонсогчдын мэдих өнөө загтал байлаа. Танихгүй хүн гэв үү? Тэгээд тус өргсөн хүн чинь та нарт мэддэхгүй байгаа юм уу? Тийм ээ. Түүний гарыг атгах хувь зя бидэнд олдсонгүй гэж Максимилиан хариулаад бид энэ тухай бурханд хүсэж мөргөөгүйгээс болсон хэрэг биш. Харин энэ хэрэг явдалд өчнөн битүүлэг нууц зүйл байсныг бид одоо хүртэл учрыг нь олж чадаагүй юм.
Бүх зүйлийг л шидэтний гар шиг өл үзэгдэгч хүчрхэг гар хийж байсан юм гэлээ. Харин би тэр хүний гар хүрсэн энэ төрөвчийг үнсэж байдгийн адил хизээ нэгэн цагт гарын үнснэ гэдэг гордлого тасраагүй байгаа гэж Жюли хэлээд 4 жилийн өмнө Пенелон Триест орсон юм. Пенелон гэдэг маань таныг ирэхэд хүр зүрээд явж байсан өвгөн далайчнаас цэцэрлэгч болчиход байгаа нь тэр. Тэгээ даргуулт онгоцонд суухаар завдаж байгаа англи хүнийг харж 1829 оны 6 дугаар сарын 5-нд эцэгтэй минь ирж уулзаад 9 дугаар сарын 5-нд надад энэ загтлыг илгээсэн хүн мөн болохыг таньсан байна лээ. Пенелоны баталснаар бол тэр хүн мөн гэдэг нь эргэлзээгүй байсан ч зүрхлэн уулзаж ярьж чадсангүй гинлээ. Англи хүн гинэ гэж Жюлиг харах бүртийн төгшин асуусан Монте Кристо бодлогошрон хэлээд англи хүн гэж хэлв үү гэж асуухад Максимилиан тийм ээ. Ромын Томсон ба Френчийн бүсийн он зэрэг төлөөлөгч гэж манайд ирсэн англи хүн. Морсринд таныг Томсон ба Френчийг өөрийн банкны эзэд гэхээр миний давх хэдгийн учир энэ л дээ. Энэ явдал бидний хэлсэнчлэн 1829 онд болсон юм. Гүн та тэр англи хүнийг танихгүй биз? Гэлээ. Гэвч Томсон ба Френчийн бүс ийм тус хүргээгүй гэд байсан гэж та хэлсэн байхаа. Тэгсэ. Тэгвэл тэр англи хүн аавын чинь хийсэн боловч мартчихад байсан сайн үйлсийн хариуд болцоотой цаг гарахаар нь тус хүрхсэн байж болох юм да. Юу ч гэж бодж болох юм. Тарж байдгаа ээж шидчих гэж хэлж болно. Түүнийг хэн гэдэг байсан бэ? Гэж Монте Кристо асуухад тэр хүн өөр нэр хэлээгүй. Гэд Жюли гүн анхааралтайгаар ширтэн харж зөвхөн загтал дээр гарын үсэг зурдаг Синдбад далайчин гэдгээр байсан гэв. Энэ бол овог нэр нь биш. Нуус нэр нь байж таарна гэснэн гүн Жюли түүнийг улам анхааралтай харж дуугинч чагнаад байхаар нь тэр хүн миний хэрийн жаахан өндөрч байж магадгүй. Тим нуруутай арай нарийнхан өндөр захтай зангаагаан чанга зангидсан биеэн барьсан сюртук дээлийн товчийг бүрэн товчилсан гартаа дандаа харандаа барьж явдаг хүн биш биз гэж асуулаа. Та тэр хүнийг таних уу? Гэж Жюли баярлан нүдэн гялзж асуухад үгүй гэж Монте Кристо хэлээд би зүгээр л тийм хүн болов уу гэж хэлж байгаа юм. Тийм явдалд өгөөмөр гартай Лорд Уилмор гэдэг хүнийг таньдаг байсан юм. Хэн болохоо танигдуулахгүйгээр үү? Ачийг санах гэдэгт итгэдэггүй хачин хүн байсан юм да. Бурхан минь гэд Жюли хачин царайлан алгаа авсраад тэгээ тэр хөөрхөн амтан юунд итгэдэг юм бэ? Гэхэд лавл надтай уулзсан тэр үедээ л юунд ч итгэдэггүй байсан юм гэж Жюлийн чин сэтгэлийн дуунд сэтгэл нь хөдөлсөн Монте Кристо хэлээд тэрнээс хойш хариу талархал гэж байдгийн байна гэдэгт итгэх болсон ч байж болох юм гэлээ. Гүн та тэр хүнтэй танил юм уу? Гэж Эммануэль асуухад Жюли ажуунаас нь хэрвээ та түүнийг таньдаг бол түүнийг бидэнтэй уулзуулж эсвэл хаана байгааг нь хэлж өгч болохгүйсэн болов? Максимилиан Эммануэль хэрвээ бид нэгэн цаг түүнтэй уулзвал тэр хүн сэтгэл зүрхний нандин дурсгалд итгэхгүй байж чадахгүй гэж дуулдлаа. Монте Кристо нүдэндээ нулимс бүрхээд ирэхээр дахин босож зочдын өрөөнд дотор хоош өргөшөө явлаа. Гүн та бурхныг бодож тэр хүний тухай юм мэддэг бол бидэнд хэлж өгөөч дээ гэж Максимилиан хэлэхэд Монте Кристо сэтгэл догдолсон байдлаа дууныхаа өнгөнд мэлгэдэхгүй хичээн. Хэрвээ та нарт ач тус болсон хүн Лорд Уилмор мөн байсан бол та нар хизээж түүнтэй уулзахгүй байхаа гэж айж байна. Би 2-3 жилийн өмнө Плермод түүнтэй уулзахад тэр үлгэрийн юм шиг орноор явна гэж байсан. Тэгэхээр түүнийг тэндээсээ буцаж ирнэ гэж бодохгүй байна гэж хэллээ. Та яасан айхтар юм ярьж явах юм бэ? Гэж Жюли нүдэн нулимсаар дөрж бүр арга барагдсан байдалтай дуулдав. Монте Кристо Жюлийн хазар дээгүүр урсан байгаа тунгалаг сууд мэт усан хэлхийг харж хэрвээ Лорд Уилмор миний харж байгаа энэ бүхнийг харсан бол дахин амьдрал гээчэд дурлах байсан байх. Яагаад гэвэл таны асгаруулж байгаа нулимс түүнийг хүн төрлөختөнтэй эвлэрүүлэх байсан та. Гээд гараан өгөхөд гүнгийн дууны өнгө хардсан давтсан бүсгүй мөн өөрийн гарыг өгөв. Бүсгүй горилго тасарсангүй. Үгүй
Тэр лорд уйлмар эх орон гэр бүл төрөл садан ч юм уу түүнийг мэдэх хүн баймаар юм. Бид бас оролдоод үзвэл гэж хэлтэлгүн эрх хэрэггүй те. Миний амнаас гарсан сайхан үгэнд бүү хуурд. Ер нь та нарын ярьж байгаа хүн лорд уйлмар гэдэг нь юу л бол? Бид хоёр үерхдэг байсан болохоор би түүний бүх нууцыг мэднэ. Тэгэхээр надад энэ тухай заавал хэлэх ёстой гэж хэлэв. Тань тэгээд юу ч хэлээгүй юм уу? Гэж Жюли асуулаа. Юу ч яриаггүй. Тэгж бодмоор үг хизээж хэлээгүй гэж юу? Хизээч үгүй шүү. Гисэн ч та түүний нэрийг шууд хэлсэн шүү дээ. Аль юм санаанд орохыг тэр гэхэвдээ. Дүү минь гэд Максимилиан гүн туслахыг бодож манай зочныг хэлдэг зөв. Аав минь энэ аз жаргалыг англи хүн авчираагүй гэж дандаан ярьдаг байсныг санааж гэхэд Монте Кристо давхин цочлоо. Танаа эцэг эрхэм Морил та нарт юу гэж хэлсэн бэ? Гэж гүн шүлэнгтэн асуув. Эцэг маань тэр явдлыг эдшид хэмээн үздэг байсан. Аав минь бидэнд ач тусуулсан тэр хүнийг авснаас босож ирсэн хүн гэж хэлдэг байсан юм. Сэтгэл хөдлөмөр итгэдэг байсан болохоор би өөрөө хэдийгээр тэгж боддоггүй боловч тэр сайхан зүрхэндх бодлын үгүй ихийг хүсдэггүй байлаа. Нас барсан хайрт нөхрийнхөө нэрийг аман дотор нь шивгэнэн хэлж бодлогошрон суух нь олон байдагсан та. Мөнхийн орон ойртож үхлийн даваан дээр ирэхэд түүний санаа бодолд тэртээ зүгийн гэгээ тусаж тэрхүү таамаглан бодож байсан зүйл нь итгэл болон хувираад өөхөхтэй хэлсэн үг нь Максимилиан тэр бол Эдмон Дантес байсан гэж хэлсэн юм да. Гүнгийн цанхим байсан царай нь уламж аимшигтай болж бүх цус нь зүрх рүү нь юулэгдэж нэг ч үг хэлж чадахгүй боллоо. Тэгээд гэнтхэн сансан мэт цагаа хараад бүрх малгаагаан авч хадагтай Эрбото твдсэн байртаа салхас гүйцэтгэгээд Эммануэль Максимилиан хоёртой гар барьснаа. Хадагтай минь хаяа ирж байхыг зөвшөөрнө. Танай гэр бүлд байх надад сайхан санагдаж байна. Танай дээрээ олон жилийн турш анхудаа цаг хугацааг мартсан болохоор ингэж хүлээж авсанд их баярлж байна гэж хэллээ. Тэгээд түргэн алхан гарч одов. Энэ Монте Кристо гэдэг ямар хачи хүн бэ? Гэж Эммануэль хэлэхэд Максимилиан тийм ээ. Гэхдээ энэ хүн надад алтан зүрхтэй хүн шиг санагдсан. Би түүний сэтгэлд аятай санагдан нийцдэг гэдэгт би итгэж байна гэлээ. Түүний дуун миний зүрхэнд шингэчихлээ гэж Жюли хэлээд тэр бүхэл энэ дуу хурдан сонссон юм шиг надад санагдлаа гэв.